За сайн мэцэн хүмүүсээ өнөөдөр бүгдээ юу хийх вэ гэхээр штэ. Юу хийх вэ гэхээр штэ. Бүгдээ ингэж харж үлдэнэ. За бүлтмээ. Анзаа. Өнөөдөр бүгдээ дэлхийн Монголын хамгийн алдартай 3 ютуберийг үзнэ. За хамгийн ихнийх нь хин бэ? За Грэмикс юу? Түшиггүй чами юу? Үгүй месмерсэн үү? За припэлэ тамри хэсний түшиг нэ Грэмикс ахилаа. Грэмикс камер. За өнөөдөр бүгдээ нэг сая гарсан. Би бас дарсан байгаа subscribe. Энэ бүр амар видео юм шиг. 639 видео. За Facebook битгий ашиглаж гинэ. What? За тэр одоо яг юу үзэх вэ гэхээр юуг нь үзэх вэ? Та нар юу үзье гэж боддог? Бичлэлтэй бичлэгээс амар их видео хийсэн за. Ми болтлоор болоо. За би бол юу үзэх вэ? За бүр энэ хардаа хандлт нь амар өсчихнэ. Сая 300 ч гэх сая 200 сая 900 мянга ёо 2 сая юу нэмэр хацтэй 2 сая 400 мянга ч юу. За тэгэхээр өнөөдөр штэ инээдтэй бичлэг нүцээ заяа. Залуусаа өнөөдөр бид нарын хуран цугларсан шалтгаан бол яг одоо тэнд сууж байгаа үзэсгэлэнтэй хөөхөн охин маань яг энэ сууж байгаа хүрэлцэн ирсэн залуусаас нэгийг нь өөрийн найз залуу за цаашлаад улмаар бүр нөхрөө болгож авах тийм юм гэх юм аа. За ингээд ихний залуугаа танилцуулъя. Ер нь цаашлаад залуусаа танилцуулъя. Ингээд ихний залуу бол яг одоо тэнд сууж байгаа хүмүүжлэлтэй гэдэг арай алдартай. Үнэхээр хүмүүжлэлтэй зөв соёлтой боловсон тийм залуу байна. Хүшээ. Юм хүмүүжлэлтэй залуу вэ? Дараагийнх нь за зүгээр дэ үзэгчтэй манай хамгийн ихний залуу таалагдаагүй бололтой аргагүй зөв боловсролтой хүмүүжлэлтэй хүмүүс бол октодод таалагдахгүй байдаг л баг л та. За ингээд манай 2 дугаар залуу бол өөрийгөө үнэхээр хөгжилтэй залуу гэсэн тэрээр ажлынхаа хажуугаар босоо хошигнол хийдэг тийм залууга тэгээд манай хүрэлцээрсэн хөөхөн тэр охиныг өөрийнхөө хошигнолоор найрж үзүүлнэ гэсэн. Ингээд тайзан дээр хөгжилтэй залууг өрье. Би ингээд боддог байхгүй. Хүмүүсийг заяагүй хулгайч энэ тэргээд муулдаг шүү дээ. Тэр нь яг үндэ хулгайч ч гэсэн заяа гэдэг охинд хаягдчихсэн бах те. Йоо, идрэл биш бол инээдгүй наа чи. За зүгээр дэ үтгчтэй. Зүгээр дэ хүрэлцээрсэн охин маань ч гэсэн зүгээр дэ өөр залуус бас зөндөө байгаа. Заавал бас хөгжилтэй залууг таалгалгүй. За ингээд та бүхэнд дараагийн залууга танилцуулъя. За манай дараагийн залуу бол их мөнгө сайн олдог тийм залуу байгаа. Ингээд манай мөнгө сайн олдог залуу. Ер нь бол мөнгө гайгүй олчт юм уу? Ер нь гайгүй олно. Тэр энийг араа энэ 100 төгрөг хэвчиж гин. Ёндоо. Hey dear. Rare. That's not what I'm talking about. He's not a kind of a guy with a money. Honey. Next. За манай залуу бас таалагдсангүй бас мөнгө бас байн хүчтэй байдаггүй юм байна. За манай дараагийн залуу бол өөрийн гэсэн ертөнцтэй үзэл бодолтой. Одоо баг олон нийтэд нэг харьцаад байдаггүй. Үнэхээр гайхалтай бас нэгэн залуу хүрэлцээрсэн байна. Баг гэрээс нь гаргаж ирэх гэж үнэхээр их зовсон. Ингээд өөрийн гэсэн ертөнцтэй залуу хүрэлцэн. Өөрийн гэсэн ертөнцтэй залууг танилцуулъя. Тэнтэй энэ Minecraft дээр ертөнцтэй байхгүй. Тэ. Өөрийн world тэ. World гэж дуудаж болно. Тэгээд хоноор нийлүүлж байна. Орох юм. Яа надад ч юу хүмүүсийн хөтлөгч юу? Би өөрийн гэсэн цаг нартаа өндөх үү? За уучлаарай манай
залуус бараг дуусч ийн одоо нэг залуу тэнд үлдсэн байгаа байхгүй. Гэтэ тэр бараг бүтэхгүй дээ. Тэр бараг танилцуулахгүй байсан дээрх. Тэрний оронд хөтлөгч хийдэг дайггүй залуу сонирхгүй. Чи тэгээд бас яс өөрөөс олон охиныг гараас хөтлж исэн мэт. За тийм ээ тий. За сүүлийн хүнээ танилцуулж идэв. Тэгээд за энэ бол ер нь бараг бүтэхгүй л гадаа. За тэгэхээр танилцуулчих. За манай сүүлийн залуу бол ер нь бараг бүтэхгүй гар гэдгээр алдартай. Гэр орондоо очидгүй, ажил төрөлгүй, октод руу видео кол хийж орж ирдэг, чатлахаар эможи явуулдаг. Тэгснээ гэр орондоо байгаас их мэддэхгүй, баар савсэд далга болчдөг. Ээжийнхээ үгэнд ордоггүй. Тэгээд яг ажил хийгээд байгаа үгүн мэддэхгүй. Сошиал дээр худлаа хүн агтаа хараагаад яваад идэг. Тэгээд бүр ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй. Тэгээд бүр ингээд боож бүтэхгүй бүх юм хийдэг. Тийм залуу байгаа. Тэгээд гис югөх нь одоо алга болоо. Гис югөх нь одоо гадуур тэнэд сошиал интернет хад явна. Өнгөрсөн дугаарт би та хэдээс цагаан сараар авч исэн хамгийн хачин бэлэг юу байсан бэ гэдээ асуусан. Өөр ямар бичлэг өчөө? Одоо штэ. Одоо нэг бичлэг өччихээ юу вэ? За дараа нь штэ. Нийтмийн бичлэг юу байгаа лээ? Йоо, эдгээр зүгээр алж идэг сандалт зүгээр. Ремикс юм чигшиг энэ одоо. Ингээд нэргүү зурлал. Энэ 4 жилийн өмнө шүү дээ. Яг инээдмийн нэг энэ гейминг сувгны илүү үгүй лүү. Гейминг сур шоколадтай амтан. Тэгэхээр өмнө бид нар галтгооны бууган дээр янз янзын хоолнууд хийсээр хагаад ер нь бол тоогооч гремиксийн хувьд бол хоол их тал дээр төгсөрсөн гэж. Тэгэхээр штэ. Хэрвээ та хэдэг юу? Дараагийнх нь штэ. Ямар бичлэг хийх вэ гэхээр зүгээр лайв хийж нүн. Лайв хийх үуч. Юу пост нарыг. Пост юу лачтэй. Лачтэй. За дараагийнх нь штэ. Дараагийн бичлэг нь зүгээр амьдралынх нь яг жоохон ийм ч юм уу скин харуулсан бай. Юу нэг бүр хэдэн жилийн өмнө заяа. Бүр хэдэн жилийн өмнө. Тэр нь баг энэ суваг дээр байна уу байхгүй юу? Бэйно байхгүй. Хивэн бовч. Хивэн бов. Гремикс амар хөгжилтэй гой бичлэг хийдэгтэй guys. Би баг тийм бичлэг хийх багш. Та нар subscribe дардаг бол гоё. Юу энэ ямар их бичлэг. 10,000 зам бичих. Амар галзуу штт. Юу энэ арда жижи Улаанбаатар ч гэсэн анхны босс. Тэр чин баг 6 жилийн өмнө Гремикс 2018 тест хийдэн оны бичлэг байлээ. Дөнгөж нэг Тэсэлэр. Энэ шүү дээ. За. Ишүүний солиотой гэж хэлдэг. Залуусаа. За, үзье. За. Залуусаа. Энд амар юм болоод байна. 2018 он. Залуусаа. Энд амар юм болоод байна. 2018 оны 6 сарын 5 11 цаг 54 минутанд яг имжлэг хийж байна. Яг одоо бид бүхэн 105,000 олсон байна.
105,000 хүний талаар төсөөлж байгаа нэг тийм мөрөөдөл байсан угаасаа мөрөөдөл байсан. Хэрвээ 100,000 хүрэх юм бол гүүж хараагаад ингэж твхцээд шараагаад бүр амар баярлна гэж бодож байсан. Тэгээ яг ингээд цагийн тулсан чинь бүр амар ингээд догтлоод ингээд юу хэлэхээ мэдэхгүй ингээд амар толгомдсон юм байна. Тэгээд энэ бичлэгний ихтэл та бүхэндээ хэлэх зүйл гэвэл хэрвээ та бүхэн намайг үздэггүй байсан бол та бүхэн намайг subscribe хийдэггүй байсан бол хизээч бид нэр 100,000 голоо болж чадахгүй байх байсан. Тэгээд хэдүүлээ нэгдээд хамтдаа 100,000 голсондоо үнэхээр их баяртай байна. Амар сандардаг юм байна. Тэгээд яг одооноос хэдүүлээ YouTube-ийнхаа аяллыг дөнгөж эхлүүлцгээе. Саяных бол 100,000 хүрсний дараах шууд сэтгэл байлаа. Одоо та бүхнийг шаал өөрөвчлөг хүлээж байна. Ингээд эхэлцгээе. 3 2 1 Энэхүү бичлэг дээр та бүхний мэддэг Gramix буюу Ганбаяр хүүгийн амьдралыг зургаар дүрсэлж харуулах гэж байна. Ингээд та бүхэн бичлэгийг дуустал нь үзэхгүй ч яж болно. Ингээд хэлцгээе. Дүнжин гар бас нэг самбар авсан ч жоохон хулих самбар авчиж ерөөсө битсэн юм арилдгүй. 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би ээжийнхаа гисдээс төрж байжээ. Яг одоо та бүхэн имлэг дээр орсон процессыг харж байна. Энэ арилдгүй өстө тэнэг самбар байна. Хужаа самбар авчиж fuck. Эмнэлэг төрж исэн үе ямар санах штэ. Ухаан орсон цагаас танилцуулъя. Намайг яг ухаан орж их үед манай аав ээж хоёр Солонгос улс руу ажил хийхээр явсан байдаг. Эмээ өвөө хоёр дээрээ гинт ухаан орсон. Тэгээд аав ээж хоёргээд нэг Солонгос руу явсан гэж ярьдаг лээс яг царай мэрийг нь бол сайн мэдэхгүй зураг хөргийл үзүүлээд байдаг байсан. Ямар ч байсан эмээ өвөө хоёр дээрээ гурвуулхнаа үлджээ. Ухаан ороод яг янз бүрийн юм сонирхож явж байхад манай хамаатны ах буюу яг жинхэнэ Gramix ах маа намайг компьютертэй танилцуулсан байдаг. Тэр цагаас хойш ер нь компьютер дээр тоглох, компьютер дээр суух ямар нэгэн юм хийх тийм хоббитэй болсон гэж ойлгож байна. Гэхдээ ямар компьютер тухайн үед тийм их олдох юм биш. Ах дээрээ очих үедээ л нэг компьютер дээр хальт суудаг байлаа. Хамаатны ахыхаа гэрт байн очиж чаддгүй ч гэсэн очих болгондоо ямар нэгэн шинэ тоглоомуудаа танилцж тэдгээрийг тоглодог байлаа. Жишээлбэл Counter Strike 1.5, 1.6, за сүүлдээ Warcraft, Garena гэх мэт тоглоомуудыг ахыхаа ачаар тоглож сурцгаасан байдаг. Компьютертэй танилцахтаа хурдан байсан ч гэсэн харин хүүхдүүдтэй танилцахтаа маш удаан байсан. Хүүхдүүдтэй танилцаж чаддгүй, юм ярьж чаддгүй, нөгөө хүүхдүүд намайг дээрлэгдэг, танихгүй хүүхдүүдтэй юм ярьж чаддгүй нэг тиймэрхүү төрлийн хүүхэд байсан. Тэгс ингэсгээд үжитэл гинт манай аав ээж хоёр Солонгосоос буцаж ирэх цаг болсон байсан. Тэгээд гинт манай аав ээж хоёргээд хоёр хүн гараад ирсэн дээ. Тэгээс энэ бэрт очихсан. Аав ээж хоёр ирэхдээ мөнгөтэй болсон юм уу яасан ямар ч байсан манайх байртай болсон байсан. Тэгээд бид нэр байранд орж аз жаргалтай амьдарч байлаа. Харин сургууль дээрх амьдрал жоохон хэцүү л байлаа. Сургууль руугаа өдөр болгон явдаг ч гэсэн хичээлээ хийдэг ч гэсэн онц сурч чаддаггүй ч гэсэн муу сурч чаддаггүй байлаа. Ингээд яг дундыг баримтлаад хичээлээ нэг тиймэрхүү хийгээд хаяа онц ах үедээ аваад муу ах үедээ муу авдаггүй байлаа. Ер нь бол тэгээд хаяа онц авдаг ихэнхдээ би авдаг нэг тиймэрхүү сурлагатай байлаа гэж. Бүр багтаа нэг хүмүүстэй найзалж чаддгүй байсан ч гэсэн арай том болоод ирэхээр найзуудтай болоод тэгээд ер нь бол арай нийтэж болж эхэлсэн. Гэхдээ яг хуу танихгүй хүмүүстэй, танихгүй охинтой юм ярьж чаддгүй хിവэрэл байсан л да. Бас Монголын PC-чдийн хамгийн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж явсан хүмүүсийн нэг байгаа. Хүн болгон PC-г муу гэж хардаг. Ээж, багш энтергээд ер нь хүн болгон л шахуу PC-г муу зүйл гэж хардаг. Гэтэ угаасаа тэр үед яг PC болгон подвалд байдаг, муухай үнэртэй нэг тиймэрхүү эвгүй зүйлээсэн л да.
Манай аав бие муутай хүн байсан болохоор ажил хийж чадахгүй өдөржин гэртээ гэр зуур ингэсийгээд тэгсийгээд хөвтөөд намайг сургуульд явах туслаад иймэрхүү жижиг сажиг юм хийгээд гэртээ өнждөг байлаа. Тэгээд манай ээж бол харин өдөржин ажил хийгээд оройн гэртээ ирээд тэгээд манай гэр бүл байдаг байлаа. Манай аав гэр зур байх хугацаанд хөл бөмбөг, сагсан бөмбөг гэж янз бүрийн спорт, тэгээд кино, нэвтрүүлэг, янз янзын зурагтаар гардаг юмнуудыг үзэж хардаг, бүх юмыг сонирхдаг. Дээрээс нь маш тийм яриа хөөрөөтэй, тийм хөвчлөлтэй хүн байсан. Би ч гэсэн ер нь бол яг үзэж хардаг юм, хамт үзэж хараад адилхан юм сонирхдаг болж эхэлсэн. Би муутай хүн байсан болохоор манай аав эмнэлэг твдэг тохиолдол маш их гардаг байлаа. Олон удаа тийм зүйл тохиолдож байсан ч гэсэн эцэс үлд нь гэхэд тэр зөв зүгээр болоод эмнэлгээс гараад ирдэг байлаа. Яг л өмнөх тохиолдлууд чигээ эмнэлэгт хүрэгцэн ч гэсэн харамсалтай нь тэрээр энэ удаа эргэж ирсэнгүй. Он жилүүд өнгөрсний эцэст би ээжээсээ өндөр болж, том биетэй болж, шил зүүдэг болж гэртээ ганцаараа байхаас айхаа болж эхэлжээ. Харамсалтай надад өөрийн гэсэн авьяас байхгүй, өөрийн гэсэн онцгой чадвар байхгүй, ямар нэгэн супер хүч байхгүй, нисэх чадвар байхгүй. Яг л бусдтай адилхан урсгалаараа амьдарсаар байлаа. Би ангитад ийм навхан шүү дээ. Тон удалгүй манай гэр интернеттэй болж дээрэс нь компьютертэй болсноор миний амьдрал цоо шинээр эхэлсэн юм да. Интернеттэй болсон цагаас хойш компьютер дээр ажиллах чадвар маань огцом сайжирсан байдаг. Жишээ наацх нь браузер history-го маш амжилттай устгаж ирсэн гэдэг. Браузер history гэдэг PC 10 жилийн сургуулийн амьдрал үргэлжилсээр нэг л мэдхэд 10 жилээ төгсөх цаг болсон байлаа. Энэ үед яг юу бодогдсон бэ гэхээр би яг ямар мэрэгжилтэй болох юм бэ гэж бодогдлоо. Надад байдаг ганц сонирхол нь компьютер дээр ямар нэгэн юм хийх, ямар нэгэн програм зохиох, эсвэл вебсайт зохиох ч юм уу тиймэрхүү сонирхол байсан болохоор би шведийн холбооны сургуульд орлоо. Чек 1 жил сурсны дараа би яг юу хийчвэ гэж өөртөө хэлсэн. Ингээд миний голчтон what the fuck боллоо. Яг энэ үеэр би Facebook, аль эсвэл YouTube сайт дээр өөрийн гэсэн бичлэгийг хийж, өөрийн гэсэн контентыг үүсгэж, хүмүүсийг инээлгдэг, эсвэл хүмүүст гоё мэдрэмж өгдөг, тийм бичлэгүүдийг хийдэг хүн болъё гэсэн бодолд толгойд орж ирлээ. Гэхдээ яг ямар төрлийн бичлэг хийх талаар бодолд толгойд орж ирсэнгүй. Удаан бодсны эцэст надад өөрт байгаа зүйл дээрээс нь нэмээд өөртөөгөө хоббигоо нэмээд ямар нэгэн бичлэг хийх санаа орж ирлээ. Тэр нь юу байсан бэ гэвэл миний өөрийн компьютер видео тоглоом тоглох хобби, дээрээс нь entertainment хийх тэр сонирхол байлаа. Ингээд видео тоглоомыг ашиглаад янз бүрийн хөгжилтэй бичлэгүүдийг хийхийг оролдож эхэллээ. YouTube-ийн амьдрал маань ингээд эхэлсэн юм да. YouTube дээр бичлэг хийхийн хэрээр, хичээхийн хэрээр хүмүүс намайг дагаж, хүмүүс намайг сайшааж, хүмүүс намайг үзэж эхэлсэн нь үнэхээр таатай байлаа. Гэхдээ сайнаа хажуугаар саар гихчээр намайг үздэг, дэмждэг хүмүүс хахад намайг үздэг гэрнээ үзэн яддаг хүмүүс ч гарч ирлээ. Тэгээд би гайхсан юм л да. Бүх зүйл тийм юм байд юм уу? Эсвэл намайг ингэж үзэн ядаад байна уу гэж би судалгаа хийсний үцэст ямар нэгэн юм хийж байгаа хүнийг заавал үзэн яддаг хүмүүс байдаг нь тогтогдсон юм аа. Тэгээд тэр цагаас хойш намайг үзэн яддаг хүмүүсийг би үл тоож эхэлсэн юм. Сонирхол хэдий чухал ч гэсэн сонирхлоос илүү хичээх зүйл нь хичээл байлаа. Яг гоё бичлэгүүдээ хийх гээд байж тал хажуугаар нь хичээлээсээ хийхгүй бол хичээл дээр унаад цаашаа сургуулаа төгсөх нь хойшлогдох хүртэл магадaltaй байлаа. Төрхөн зур бичлэгээ хийхээ болоод хичээлээ шаргуу хийсний эцэст ямартай сургуулаа төгсөж дипломоо авч чадлаа. Мэдээж их сургуулаа төгссөн хүн ямар нэгэн байдлаар ажил хийж карьераа эхлүүлэхгүй болохгүй байтал би YouTube дээр тоглоомын бичлэг хийгээд байж байна гэдэг бол үнэхээр ёс зүйд нийцэхгүй зүйл юм.
Тэгээд надад хоёр сонголт гарч ирсэн л дээ. Ажил хийж карьераа эхлүүлэх, аль эсвэл YouTube-ээр үргэлжлүүлэн ажиллах. Одоо YouTube Олон жил биш ч гэсэн олон сарын турш бодсны эцэст маш удаан бодсны эцэст би нэг сонголтод төхөрсөн юм. Тэр бол YouTube-ээ сонгох байлаа. Guys, би нэрээ өчигдөр юу яасан шүү дээ. Тэн дээр жоох алдаатай шүү дээ. Самбай цамаа өнөөдөр минь хүргий үйлчлэг дайзаж үзэж магадгүй. Энд чинь амар олон имлэгтэй юм шүү. Чигдрийн газар чи имлэг байхгүй юм шүү. 3000 Дэч имлэг байна. Тэгэхээр өөртөөхөө амьдралыг гэдэг аваад болгоны үйлчлүүлж хэлдэг. Яаж бидний reputation буюу жоохон юу бид надад хандах хандлага хүмүүсийн хандцаа яана. За би яг унтахгаа яваад өглөө. Зой намайг үдшилэг рүү авч явцсан. За яшээ энэ гарцыг би ерөөдөө орлоод. Баярын гэрэмсээ. За дараагийн юм бэлээ guys. Нэг Хатраа үлээж байгаа та сая 3 минут юм дагсан байсан шүү дээ. Оо тийм үү 20-од гэж би ч одоо уцсны гажууд сууж. За яа. За өөр гарч ийн. За. За дараагийнх нь за дараагийнх нь wow. Wow. За дараагийнх нь импостер биш. Мэс мэрзэмтэй панел. За эти жонка гэнэ. За эти жонка гэдэг. За ямар бичлэг өчгөө бэ? Одоо энэ 100,000 хүрэх гэж байгаа шүү дээ. Би 100,000 сая хүрэх гэж байгаа шүү. Ямар бичлэг? Нэг хөгжилтэй бичлэг өчгөө байсан. За. Бүү 64 сая.
Энэ ямар амар харж байна вэ? Хамгийн урт 64 сая чиш. За guys, энэ бичлэгийг үзье. Хамгийн сүүлд за хойшлуулад хамгийн ихний пүү 6 жилийн юм нэ. Юу ээ зүрх хийцэн байж тээ. За тэгээд мессежнийхаа манай гэр бүлийг Валентины гоё тэмдэглээрэй гэж бид бүхнийг маань бас гоё уурсан. Тэгээд энэ ч нэг галтгоо том байна. Энэ ч өөртөө соолоо хийж болох юм байна. Валентинаар ингээд вайнтай доторх гоё чимэглэлтэй төлөөний цайтай Валентины ийм гоё спешиал ботлол гаргаж байгаа юм уу да. Ганц би тамаас өнөөдөр ингээд нэгээ сонгоод деваажинд ирлээ. Ороод ирсэн чинь гоё цэцэг мэцэгтэй. Йоо ямар гоё юм бэ. Тэгээ орж сагсаа тавьчлаа. Гэтэ энэ өрөө бол ер нь олоолаа орохоор өрөө шиг санагдлаа. Тэгээ манай хоёр одоо тэнд сууж байна. Энэ ингээ лоббитой галтгоотой. За энд унтахны өрөө энэ маань хүүхдийн өрөө юм шиг байгаа юм. Одоо би бодох нэ. Бас нэг өрөө байна. Ямар ч гоё сэтгэл гаргасан баярлалаа. За бид гурав маань өнөөдөр энд амарнаа. Энэ өрөө тэгээ өөрөө доктор 0-тай байна. Энэ 0-тай байна. Хоолны газар хагас маань хоол идэх санаа байна. Лифтээр шууд доошоогоо хоолны газар руу орчдөг юм байна. Боёод ятарсан. Эхнэрийг дагаж нэрээ шопингийн араас нь явна гэдэг нь үстэй. Үнэхээр ятраад юм байна. Эсвэл Скрэп дараач. Цавстай даяа. За манай хүн комбинзоогоо тайлцаж доктор нь шууд доктор өмдөн гараад ирсэн. Ингээтэй харагдаж байна. Чаас гоё өмдтэй. No. Хайда. За ингээ харуулчаа. Вау. Өвөрцөг аав юм. Өвөрцөг гоётэй сарамстай. Тэгэл нэг чирсэл соос. Тэгээд ихтэй соол. Битэрийн хамгийн идэг дуртай. Хүтэн зууш. Тэ? Амар гомдтой. Ямээ. Ер нь тийм хурц амтлагч. Надад тоогоочтой ч гэсэн жоохон монгол хүмүүс жоохон тааруулж хийд юм шиг байна тий. Юу вэ? Яагаад Зэхолочлээ. Хоёр дахь урд нөгөө хятад ресторантай. Тэгээ шууд нөгөө нэг лифтээрээ буцаад өрөөлөгөө гарчдаг юм байна. Манай хөө гэртээ ганцаараа унтна харин бусад үед бол гадуур бол явхад байн хамт унтдаг. За 0 дотор юу вэ? Имэн. Вау, цэцэг биш те нэрээ. Хансаа гайхсан юу? Тэ намайг гамбэ. Эримин. Хансаа cheers. Чи зүрхий. Энэ түрх нь юу юм шиг чоко шүү дээ. Наа чи зайг. Зайг юм уу те. Фитнестэй тэ хүүхдийн усан бассейнтай юм байна. Тэгээд өглөө гоё фитнесийг санаа байна. Яа тэгэхээр ойрд Америк ажил хийлээ. Тэгээ Японоос явсан бас ядаргаанаас арай гараагүй байлаа. Тэгэхээр өнөөдөртөө одоо сайхан амраад тэгээд маргааш өглөө босоод хансуутай өглөө бас чи бэлтгэлээ их үү? Гоё нэ. Ямэ. Би дуруу бол нилээ. Эрт орж ирнэ гэж бодсон юм а. Дааш тэгээд явсаар агаад яг ажил дуусаал өдийдл орж ирлээ. Дархлаа унаад жоохоо ядаргаанд орсон. 12 сард нэлээх ажиллаад 1 сард бас сая аялал гээд бас жоохоо ядарчлаа. Тэгээд жоохоо би өвдсөн октоос гайгүй одоо буцаад тэгэрж байгаа өнөөдөр сайхан амарч яг бүр хэрэгтэйсэн амралтыг маань мэдрэмжтэй өрсөн байна. Яг хэрэгтэйсэн зүйл. Бид нар өдөр явж байгаа Шангрилагаас торт авсан. Гэтэ яхаа өөртөө бол ингээд юм хумаагаас аваад хүрээд ирүүлэх гоё юм байна ёо. Би миний шүдний хизээ зүгээр болох бол Гоё снэк. Yes. За cheers. Томоло мондох хүн болоорой мэдөө. 10 оноос хэдэг өгье. Зөө. Амттай торт байна уу?
와. 하자. Зээ бид гурав орондоо орсон хансуу. Ардаа гэрэл мэрэл гаргацсан хансуу. За ингээд бид бүхэн амарлаа. Одоо цаг 10 болж байна. Их тунд. Манайх ер нь айгу их тунддаг айл. Тэгээд Мэйсэнгээрээс үйлчлүүлсэн хүмүүс Өрөөдөх юм бол баг 12 тоног. За guys, let's go. Хоолоо идчихэд хүрээд ирья. Guys гэж би хэлсэн. За guys. За хоолоо идчихлээ. За одоо guys. их тунддаг айл. Тэгээд Мэйсэнгээрээс үйлчлүүлсэн хүмүүст маань энэ юу фитнес бассейнээс үнгүй байт юм бэлээ. Энэ үйлчлэгэнд багттай юм бэлээ. Бассейнд орохдоо эрт бас хэлж нөгөө нэг юу цагаа сайн хэлж хагаад орохгүй бас болдгоо хүү ихтэй юм шиг байлаа. Фитнес бол гайгүй гэсэн. За тэгээд бүгдээрээ сайхан амар цагаараа маргааш уулзцгаая. Өглөө уулзъя. Бой. За, Өглөөний минь сайхан амар цаасан байна. Нэлэг унтлаа. Өглөө нөгөө хансуу битээр өглөө 8 цагт сэлэн мэлнэ гэсэн байхгүй. Цагт болж байна. 9 болж байна. Гэтээс өчтөр орой л анзаараг болохоос ингээ анзаарсан чинь энд бол нэрээ нэг 3-4 хоног их гоё санагдаж байна. Нэг хоног хангалтгүй байна. Яагаад тэгэхээр нөгөө хүнд хэрэгтэй бүх юм бэлдээд өгсөн байдаг. Мэд талх шаргач байна, ус буслагч байна, кофе чанагч байна. Кофений машин байна. Би кофений машиныг сая л анзаарлаа. Өглөөнийхөө цаг угаад уулын сайхан унтаал баймаар байлаа. Даанч одоо ажилтаа. Ажил их байна залуусаа. Тэгэл ажилтаа байна гэдэг нөгөө сайхан юм да тий. Амдэрд юм аа. Өглөөний минь сансуус ирсэн. Аа шилэхгүй. Оо жаккот гоё ш. Ваа. Манай хүүгийн хамгийн дуртай тоглоом. Өөчн. Инээдтэй тоглоом гэж. Өглөөний цаа орж ирсэн байна. Ямар гоё цаг юм бэ? Миний хүн юу талахад тэгээ энэ нөгөө манай Мэйсэв байна. Манай болчихсон. Нэг хоног угийн тэгээд юу вэ? Малгай тавиал манайх хэвчээ. Nice. Нэг давхад кофе шоптай байна гэж саяас. Өглөө болохоор кофе аваад ирлээ. За. За ингээ янз бүр байлаа. Тэгээд үнэхээр гоё тав тухтай нялга унтлаа. За тэгээд Мэйсэвнийхээ хамт олд үнэхээр их баярлалаа. Манай гэр бүлийг бас урьж бас ийм гоё үйлчлэгээ үзүүлсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Бүгдэнд ажил амжилт хүсье. Өс. За энэ May 7 Valentine's Special Standard 351 Junior Suite 451 Suite 500 эцэг өөрөө захиалах 99.55 хэлцүүлэг. Иш олчихыг хүсвэл яг одоо энэ дугаар руу залгаарай. Тэгээ subscribe дараарай guys. Хангай битэн мартаарай. Hello. Yo ямар гоё. Thanks for watching. Like and share for more videos. За guys, одоо сүүрчээхаа YouTube-ийг guys, түшгийг гүйцэхэ мартсан биш. За түшгийг гүйцчихье заа. Одоо үзчихье. 4 хүн гэсэн шүү дээ. Би 4 хүнийг үзэнэ. За түшиг агаа мэднэ үстэй. Дараагийнхан хин гэдгийг тооног таагараа. Нэг ихч байгаа. За би амны хэрцгээр үлжүүлээ. Таагараа за комент хэсэгт. За таагараа за. За дараагийн видео
За энийг үзүү. Маш олон За энийг үзье. Монгол хөхөд өвдөж аюултай. Түшиг ахаа сүүлийн үед гараад байгаа өвчний талаар яриад өгөөч дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа одоо гараад байгаа менингокок гэлүү тэр өвчний талаар яриад өгөөч дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа налаагт гарсан өвчний талаар яриад өгөөч дэмжиж байгаа нь лайк. Түшиг ахаа та сүүлийн үед налаагт гараад байгаа үхлийн аюултай өвчний талаар яа гойс нэмнэж байгаа нь лика. За окей шууд эхлэе. Лайка. За өнөөдөр бол уг нь бол рекорд хийх бодол байхгүйсэн. Гарч хүнс хүмүүсээ цуглуулаа л те жоо 200 ажлуудаа хөөсөлдөх байсан. Гэхдээ өнөөдрийн бидний хийх байгаа сэдв нь өөрөө нэлээд яаралтай сэдв. Ялангуяа одоо энэ сувгийн үзэгчдэр нэлээд залуух учраас бидэрт хамаатай. Тийм учраас бүх ажлаа орхиод энэ бичлэгийг хийх гэж сууж байна. За янз бүрийн халдварт өвчнүүд бол хүн төрөлхтний хамгийн том дайснуудын нэг болдог. Тэгээд сүүлд яг одоогийн байдлаар Монголд нэг өвчин бол нэлээд аюул занал хийлээд байгаа. Тэр нь болохоор хэлхий жоохон эвгүй нэртэй. Менингокок гэдэг нэртэй. Тэгээ маш таагүй мэдээлэл юу вэ гэхээр өвчтөрхөн нэгэн хүүхэд энэ өвчнөр бол нас барсан UBNC-ээр гарсан мэдээлэл харж байна. Менингококт халдвар авч хадвар өвч судлалын үндэсний төвд эмчилүүлж байсан 3 настай хүүхэд бяцхан хүүхэд бол нас барсан байгаа. Тэгээ харж байгаах налах дүүрэгт менингококт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амьд эндсэн байдалтай байсан. Хүүхэд халдвар өвч судлалын төвд өчтөр орой 9 харамстай үдээс өмнө энтлээ. Тухайн хүүхэд 1-р сарын 28-ны өглөө гинэд халдварсан. 2 удаа бөөлдсөн гэх дуудлага 103-т ирсэн. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчлэг үзүүлсэн. Гол нь менингококкийн халдвар нь түргэн хүндэрдэг. 24 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2 тохиолдол батлагдсан. Улмаар батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтай нь өнөөдөр энтлээ гэж байна. Харж байгаах ер нь бол нэлээд хурдан муултай өвчин байгаа. Маш эрт илрүүлж, маш эрт арга хэмжээ авахгүй бол ялангуяа хүүхдэд бол энэ маш аюултай. Тэгээ сая сүүлд бол налаагт энэ тохиолдол бол бүртгэгдсэн. Тэгээд ер нь бол хэрвээ олон хүүхдээ бүртч юм уу хэрвээ энэ өвчин нэг орох юм бол ер нь эвгүй яадгүй энэ өвчин ковид шиг агаарын замаар дарахдаг байгаа. Тэгэхээр яг одоо энэ бичлэгийг хийж яхад ер нь энэ 10 жилийн хүүхдүүдийн хичээл сургуулийг яах вэ гэсэн зүйлс ярьж байгаа. Энэ бичлэгийг ороход баг нэг шийдвэр гарсан ч байх гэж магадгүй шүү. За. Тэгээд энэ өвчин сая л налахаас ингээд анхны удаа илэрсэн юм уу гэвэл бас үгүй. Хэрвээ нийтлэлд харах юм бол 10 хэдэн оных хэдэн жилийн өмнөх нийтлэлүүд бол нэлээд их байна. За одоо хэдүүл энэ өвчлийн талаар хамгийн мэдэх одоо мэдүүл зохих ёстой гол зүйлийг шууд түүгээд ярилцъя. За энэ өвчин бол өвөл эсвэл хаврын өвлөрөлт хүний биеийн таглаа сулардаг үед бол энэ өвчин дэгддэг. Тэгээ өвчин дотроо бас өөр хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Тэрнийх нь хамгийн аюултай хэлбэр нь болохоор цахилгаан менингит төрөл нь байгаа. Тэгээд ингэж шүү. Зарим нь ямар өвчнөр тоолгүй орхисоор эмч эмнэлгийн байгууллагуудад оройтч хандах за нэг ийм асуудал байна гэж байна. Би муу байвал хитрхи бас хайн горхиж болохгүй тэгж яагаад зүгээр болсон гэх юм уу те. Тэгээд дараах нь юу вэ гэхээр дур мэдэн гэрээр эмчилтгэс болж одоо эмнэлгийн тусламж хожимдож байна гэж байна. Ер нь бол манус бас хайнг штэ ер нь бол те ингээл дур мэдээл тэгдэг ингэдэг ингээл те эсвэл тэгчт наач тийм өвчин байна. Шууд дур мэдээд дүүнэл хийдэг, эмчилгээ хийдэг те. Тэр болгон бол ер нь бол буруу. Үнэхээр 100% итгэлтэй биш л байгаа бол тийм хийгээд хэрэггүй гэсэн байгаа. За менингокок гэдэг нян анх 1887 онд эмч Векселбаум менингитээр өвдсөн хүний нуусны уснаас ялхан гаргаж наривчлан судалсан байдаг гэж байна. Окей. Менингокок дотроо А, Б, С, Д, Z, X, Y гэсэн олон Тэгэл орчоод эрийг гэж би хэлсэн шүү guys. Хэлсэн штэ. Ой. За guys хүрээд ирлээ шүү. За бичлэг өөрчлөлөө. хэлбэр нь гол төлөв А хэлбэрийн менингококтой холбоотой байдаг гэж байна. Энд маш чухал мэдээлэл нь менингокок нь гадаад орчинд амьдрах чадвар маш сул нян юм а гэж байна. Окей, энэ бол сайн мэдээ. Тиймээс 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор үхтэйг, ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минут дотор үхтэйг, тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлт 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч ян 36-37 градусын дулаанд үүсдэг гэж байна. Ил өвчнөд нүүр тулж байнга ажиллаж байгаагүй улмаас өөр өвчин эмэгтэй андуурч онцлогоо оройтох талтай байдаг гэж байна. Тухайлбал уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүд тууралт гардгаар нь улаан бурхан өвчнөд андуурах тохиол байдаг гэж байна.
Удахгүй хэдүүлээд зургийг харна. Мингог халдварын эмнэлэг зүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ гэж байна. Ер нь бол маш хурдан илэрдэг ковид мовчиг байж байгаа хэд хоноод бол илэр. Битгий жажгонкоор орж байгаа. Энэстэй guys. Энд дээр жоох хүүхдүүдэд анхааруулж хэлэх бол энэ дээр дарах юм бол ийм за жишээ нь манай дүүгийн нас чиг 2 3 настай хүүхдүүд байх юм бол сайн санаж аваарай. Энэ агац энэ дээр дарах юм бол шууд гал алсан. Тэгээд аюулаш ямаа шатан шүү зэ. Энэ дээр нь дарж болно яах вэ? Энэ дээр нь ингээ гэрлээ асуу. За тийм анхаарлаа байлаа. За бичлэгэндээ үргэлжлээл орцгоо. Тэг биш. За гэхдээ энэ өвчин нэг өөр нэг зэвүүн юм байгаа байхгүй. Тэр нь болохоор юу вэ гэхээр вэ штэ. Эдгэрсний дараа 3-7 хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Эдгэрсний дараа ч гэсэн нян тээгчээрээ байдаг гэсэн. Зэвүүн байгаа штэ. Энд менингококкийн тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар 6 хүн нэг нь энэ янгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүст нь өвчний эхний үед микробыг гадагшин ихээр ялгаруулдаг гэж байгаа байхгүй юу? Үржих таата температур нь 36-аас 37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханаад найтах үед гадагш тархна. Яа, тэгтээ ингээд энэ нян хүртэл одоо хүний биед орж яаж үржиж яаж ингэж өөрийгөө олон болгох энэ байгалийн үндсэн схемээр явж ийн гэхлээр за гэж дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхны хөвдөө. Тийм учраас дархлаагаа маш сайн аль болохоор хүчтэй байлгах хэрэгтэй. Чанартай сайн идэх хэрэгтэй, чанартай сайн унтаж амрах хэрэгтэй. Бас ямар ч хөдөлгөөнгүй байж болохгүй спорт сайн хийх хэрэгтэй. Тэгээ тийм учраас артишок шиг биеийн сайн бүтээгдэхүүнүүд маш сайн хэрэглэх хэрэгтэй. Артишок агаарын бохирдол. Өөшөө заавал угаарай. Заавал авч угаарай. Энийг хүсэж байгаа хүмүүс заавал энийг авч байгаа шүү. За юу. Арх тамхи янз бүрийн химийн бодис ер нь бүх төрлийн хордлого тайлахад тусалдаг. Нойргуудад баасна, ядаргаа тайлна гэх мэтлэн ер нь бол маш сайн. Өдөртөө нэг шил артишок гуугаадахад ер нь бол алдахгүй. Тэгээ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-оос 14 насныхан гэж байгаа байхгүй юу? Ийм учраас одоохондоо ерхий болсон сургуулийн хичээлүүдийг яах вэ? Аслаас оруулах уу? Инээ тэрэ гэж ярьж байгаа. За менингококкийн халдварын төрөл гэж энэ түгмэл 3 хэлбэр. Эхнийх нь болохоор менингококцемия хил хугалдах нь хөөе. Өндөр халуурч, өвчин хурц эхэлнэ, өвчтний царай цонхгоор зовиор шаналгаа ихтэй болно гэж байна. Цусрахах тууралт гарах юм байна. Хамгийн гол шинж тэмдэг нь. Тэгээд хэрвээ зургийг харах юм бол зураг нь бол ер нь бол иймэрхүү тууралтууд гардаг. Улаан харж байгаа. Улаан бурхан өвчнөд бол андуурагддаг гэж байгаа. Бүр хүндэрсэн амар зургнууд байна. Иймэрхүү харж байгаа маш өртөлтэй жоохон хүүхдүүд ингээд тусчаараа маш их одоо зовлон шаналл ер нь бол ямар ойлг байх вэ те харж байгаа хөрхий жоохон хүүхдүүд туссан байгаа сте. Тэгээ иймэрхүү цусан юм тууралтууд ерөөдөө гарч ивэл маш яаралтай үзүүлэх хэрэгтэй. Хонг, гуй, гар, мөч биш үстэй guys. Guys энэ биш үстэй. Guys энэ биш үстэй. Биш л байгаас ээж нүүр за ер нь бол нэлээд энэ тэнд үг гарна. Тэгээ халуурчлаад ер нь бол нэг 4-6 цагийн дараа шууд гарч эхэлдэг. Мөн хамар ходоод бөөр өндөвчөөс цус аллалт харвалт үүсч болно гэж байна. Дотор бас цус харвалт үүсдэг гэж байна. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ өвчлөлт тууралт үүсгэнэ. Түрүү хэдүүлээ зургийг харсан те. За өөрний хэлбэр нь менингит. Менингококк нь тарих нугасыг гэмтээвэл менингит үүснэ. За окей. Энэ ян нөөрэ бас хаана байгаас шалтгаалаад аль хэлбэр байхаас бол шалтгаалт юм байна. Хэрвээ энэ ян ингээд хүний биеэр ороод тарих юм уу нугас руу ингээд халтчих юм бол менингит гэдэг зүйл гэдэг хэлбэр нь болчихж байгаа юм байна. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхархад бөөгнөрөл идэ төрөсөл үүсгэнэ гэж байна. Ингэхдээ хамар залгуураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг ямар амар өвчин бэ те менингит нь чихүүц хөрөм огцом өндөр халуурах 38-аас 39 градустай тэгээд хөөрлийн байдалд орох 50 бэ жаагаад guys энэ ямар амар өвчин бэ guys энийг карта
би цефалит гэж юм. Толгой хүчтэй өвдөн нэргэн дотор мухаарч бөөлж цэвэр агаар тарах шаардлагатай байна. Сүүлийн үед агарын бохирдол ямар байгааг мэдж байгаа. Магадгүй энэ бас магадгүй ч байх. Угаас тархлаа бууралт бол нөлөөлж байгаа. Тэгээд тийм учраас иймэрхүү өвчнүүд бол дэгдэлт бол нэлээ явах нь бол ойлгомжтой. Хүүхдийн дэлгүүр зах гэх мэт олон хөлийн газраас дагуулж явахгүй байх. Амин дэм уух зэрэгээр тархлааг бэхжүүлэх янз бүрийн витамин, халуун арт юу гэдэг те. Дээрээс нь артишок уугаад явах хэрэгтэй. За яаж өрчлөн сэргийлэх вэ? Хамар хоолойн зочмог болон архаг үрэмслийн мэрэгжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх. Өглөө босоод орой унтахын өмнө бүлээн уус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр нь хоолоогоо тогтмол зайлах гэж шүү. Бүлээн уус, сармис, нимбэг. Би ч нимбэг гайгүй хэрэгэлдэм байна гэхдээ бас. Менингококк халдварын эсрэг вакцин хамрагдах. Окей. Өрөө талхайг агааржуулах. Өдөр бүр чихтэй цэвэрлэгийг 2-оос доош удаа их. 2-оос доош хөглөөр бас хэцүү юм дээ. Нэг бол болж байна. Сандаг нугасны ус авч байсныг амар өвдсөн санагддаг. Аргагүйш нугас руу ингээд яхлааш. Дараа нь босож явж чадахгүй мөлхөж нэг хэсэг явдаг байсан. Хоёр дахь нугасны ус авалт юм шиг байгаа. Эхний авалтыг бол сандаггүй. Олон хоног ямар ч ухаангүй байсан. Найдваргүй гэж эмчнэр нь хэлж байсан гэж ээж маань ярьдаг. Пүүх одоо эмчнэр гайхдаг. Ямар сайн эдгэвэ гэж итгэсэн ч ямар нэг саажилт ирэмдэг болдог гэж байсан. Тухайн үеийн эмчлэгч эмч нь нэг маш сайн эмч таарсан байсан. Эмчилгээч сайн байсан юм билээ. Азтай. Тэр үед нуусны усна гээд хуруу шилэнд хийсэн булангартай цустай нөгөө нь цайвар саарл юм харуулж байсан гэж ярьдаг. Эмчлэгч эмч нь одоо зүгээр том болоод эрт мартамхай болж магадгүй гэж хэлсэн гэсэн. Одоо юм мэддэхгүй зүгээр л байна. Өдийг хүртэл ийм эрүүл чирэг байгаадаа тэр эмчилсэн эмчээр бахархаж талархдаг да. Ямар азар эрт ингээд илрүүлээд сайн эмчээр очсон те. Тэр үед энэ өвчнөр хүүхдийн нас барал маш өндөр байсан. Аюултай өвч юм блэ. Жижиг азтай байна. Нугасны шингэн авдаг гэхэлэр яалч хүн нөгөө Substance гэх киноны хэсэг санаанд ороод их юм. Substance-ээр хоёр нөгөө би хоёр хуваагдсан нөгөө залуу нь хөгшнийхээ нугаснаас нь бүр Эний сая ярьсан. Сургууль цэцэрлэгээ хаагаач. Сургууль цэцэрлэгээ хаавал яасан бэ? Ханиад амар байна гадуур гэж байна. Яа хэцүү юм да тий. Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл гарсан байна. НСБ-нээр гарсан. Мэдээлэл менингококк халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 7 хоног захимж шилжүүлэх санал гаргалаа гэж. Халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг юм уу эсвэл ерөөхдөө зөвхөн халдвар гарсан биш үү гэдэг тий. Яах гэж хүүхдүүдийг юу яах гэж захимаар хичээлүүлдэг юм. Би хардаа энэ агаз би энийг ирдэг байс. 5 наснда нөгөө сампин суудаг байсан байхгүй юу? Яг тэрүүгээр нэг коронавигээ товч мэдгүй тань. Яг тэр гараад би ингээд интернетээр ингээд юм бичээд интернетээр ингээд холбогдож сонсоод ингээд утсаараад ингээд сонсон байхгүй энэ харж байна уу? Guys. Хүүхдүүдээ бити ингэж гэрт нь хоригдуулж илтаа guys. Монголчуудаа. Та менингит өвчнийг үүсгэсэн ням бактерийг нянг агуулдаг хүмүүс бол энэ өвчнийг тээж явж идэх хүмүүс гэж байдаг. Энэ нь бол ихэвчлэн дандаа насопарингит буюу одоо төмөх залгуурын улаасан өрөвсөлт нь тэр маань болохоор ихэвчлэн дандаа том хүмүүс энийг нөгөө өөрөө өвдөхгүйгээр ший тэмдэггүйгээр халдвараа тарах эрсдэл өндөр байдаг. Энэ л эвгүй байгаа юм да тий. Ингээд өөрийн мэдлгүй зүгээр ингээд халдвар тараагаал явж идэх хүмүүс гэсэн үг шүү дээ. Насанд хүрсэн хүмүүс тийм хүмүүс байна гэсэн үг шүү дээ. Тэр нь айгүй удаан тэгээ байгаад байдаг. За нөгөөх нь болохоор яг менингитийн халдвартаар өвдсөн хүнээс 5-7 хоногийн дотор тухайн хүнтэй хавьтлуулсан буюу тий. Одоо хавьтлуулсан гэхээр та нар ойлгож байгаа тийм ээ нөгөө хоолунд ицсэн байдаг юм уу одоо эсвэл нэг гэр оронд байсан юм уу цэцэрлэг яаш хамт явж исэн юм уу гэдэг ийм хавьтлуулсан тохиолдолд ерөнхийдөө ийм хүүхдээс хүнээс дамждаг ийм өвөрмөц юм халдвартай өвчин ерөнхийдөө халдварт өвчин шүү дээ. Тэгээд дээр нь болохоор өвчний явцал одоо маш хүнд явхаараа маш эрсдэлтэй ялангуяа халдвар болгон шок гэдэг маань судцанд одоо цус төгмөлөөр бүлгэнж одоо ингээд хүндэрч одоо амнаас нь маш эрсдэлтэй хэлбэрээр ерөнхийдөө зөвхөн менингитээр өвдсөн тохиолдолд гэхэд л одоо тухайн өвдсөн хүмүүсийн 15% нь нас орох эрсдэлтэй. Кокцимигаар өвдсөн хөнгөө өвдсөн тохиолдолд 40% нь нас орох эрсдэлтэй. Бүр халдвар хотлого
яах гэдэг юм? Хөнгөн өвцөн болдог ч юм. Яах гэдэг юм бэ? Нэг хүн хэлбэрийн ярьж байгаа юм бах та. Шокер өвцөн тохиолдолд ер нь 95-аас 100% нас ордог гэсэн ийм төвлөлттэй байдаг ийм 26 он менингококкийн дэгдэлтийн жил болно гэж бол хэлсэн байна. Уг халдварын вакцин хүүхдийн тоолол вакцинд ороогүй байдаг бөгөөд 2-оос дээш насны хүүхдүүд сайн дураараа хийх боломжтой байдаа гэж байна. Мөн насанд хүрсэн хүмүүс хийх боломжтой халдвараас 5-аас 6 жилийн хугацаанд хамгаалдаг юм байна. Окей, тэгээ вакцин дээр бас эсэргүүцэж байгаа хүмүүс бас байгаа. Одоо жишээ нь харж байгаа халдварын хөгжлийн бие сайн бодох хэрэгтэй. Эрүүл мэнд бол хизээч номер 1 ч үг. Окей. Чанартай эд, чанартай амар, чанартай бэлтгэл хий, чанартай агаарт айлхаар гаржээ. Улаанбаатар утаатай байна гэдээ байхгүй. Ядаж нэг 7 хоногт нэг удаа ч юм уу аль болохоор арай хор багтай газар руу нэг хідэн цаг гарч агаарад яадаг ч юм уу те. Зүгээр суугаад хөрөгчл болж болохгүй. Өөртөө сайн арчлаарай, бие сайн бодорой. Тэгээд бүгд лайкад авчихдаг бүтүүлээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys. Баяртай. За дараагийн бичлэг үзье. Заяа. Одоо чамиг чааштай. Чами. Одоо чами үзчих юм. Энэ чуу яах вэ? Энэ чуу. Яа да идэг бичлэг. Чами чихэр. Яа да идэг. чамийн чихэр гээд удаан гаргасан байгаа. Сайн байна уу манайхаа өнөөдөр би чамын чихэр авсгаа харин чихэрлүүгөө орцгоо яа. Би амар excited байна. За хамгийн ихнийх нь бас энэ Starburst-ийн нөгөө freeze dried чихэр байгаа. Энэ бас Юу хэдэг бичлэг хийхээр юу идэнэ гэж. чихэрлүүд хэдэг бичлэг хийхээр Чихэр аа юм уу? той ихтэй барьцгүй шүү дээ. Амлахгүй. Тэгвэл хийхгүй. За хийхгүй сайн байна. Бэж guys. Яг чами гэдэг сувглуу н ороотой. Үнсээ шүү. За өнөөдрийн маань бичлэг маань зочинтой. Йоо бүр 909. За guys энэ баг нэг цаг болох байх шүү. Та нар намайг влог за би ингэж хэлвэл. Би гоо. За. За бигээс. За би заавч. Сайн уу? Амралтын өдрийн мэнд. Тэгээ амралтын өдрөөрөө богд дуусгах. Гэрмикстэй таарлаа. Гэрмикс дуугаа явж илээ. Харин тэгээс уулан дээр дуут явсан чи чами явчих. Тэгээ хажууд нэг хоёр камертай ах явж байна. Тэгэхээр тэгээд нэг бичлэг хийчихье гэж бодоод. Дуу манайх уунч хөвшээрээ. Сайгу гоё юм байна. Хөөх. Яа, хүүе. Сайн уу? Өнөөдөр цагаагаар сайхан байна. Ингэж нэг харин таарах. Ямар санамсаргүй юм бэ? Таахгүй маа. Харин хөөх манайхаа гэрмикс ахтай таарлаа. Би яг ингээд богдуулаасаа урууж ирсэн чи маань өгсөд явж исэн байна. За сайхан зунсан. Яа ингээд байгалийн сайханд хүний сайнтай тарах гэж аа. За бид хоёр яг л ингэж таарсан бэ. Тийм өглөөд гэрмикс юу гэдэг юм болоо өнөр асуух үзье. Би ч одоо Төөс тийсэн талахтай. Америк маягийн өглөөний биш англичлөө мэддэггүй нэстэй. За ингээд богдууланд гараад гой хамаатнуудтайгаа таарлаа. Тэр хотлоорсон шүү. За баярлалаа. За яасан. Энэ арт байгаа хоёр дугуй бол яг артлынх нь бол гэрмикс ахын дугуй нь миний арттайгаа нэг яг миний дугуй. Үзэж байгаа ихэнх хүмүүс бас дугуй бас ундаг болов. Чи дугуй уус ундаг үстэй. Нөгөө эртээд нөгөө нэг би бас нэг бичлэг хийж байхад манай нөгөө очирванаас яриадсан хгүй нөгөө дугуйн явахаар одоо халахж байгаа мэд хэмжээс өөр тэгээд машин цугаа явахаас өөр ингээд орчноо ингээд хамгийн их анзаардаг тийм одоо хурдаар явдаг мод гэх тиймэрхүү юм шиг. Тэр бас айгу үнэн санагдсан. Тэгээ би энэ жил анх удаага яг юм ингээд өөртөө дугуй яг хөдөлж авсан хгүй. Өмнө нь болохоор нэг жоохон бахт надад нэг дугуй авч өгч ирсэн. Дараа нь дугуй хөдөлж авч ирсэн. Нэг төгөр надад дугуй өгсөн хгүй. Гэтэ тэр нэг жоохон хуучны. Өнгөө юу? Өнгөө. Тэгээд баярлаа гэд. Тэгээд тэр сулгаад алдсан. Тэгээд
Зурагчлуулсан. Бүр амар харамсч явдаг дэлгүүртэй. Тэгж жагаад нэг тэрнээс хойш 2 жилийн дараа энэ дууг бодлож байгаа. Тэгээд ер нь өөртөө бодлож авсан анхны дуу болсон. Тэгэл энэ дууд чинь би сая 100 хэсэг явсан. Тэгэл ер нь дуудынхаар айгу гоё юм бил. Тэгээд 1000 дууны баяр нь боллоо юу одоо. Боллоо. 10 сарын 5-ны өдөр Хаана тохиолч юу? уул нь 5 сарын нөгөө нэг гэрэн группийн төв офс дээр байсан шүү дээ. Тэгээд одоо нөгөө талбай дээр болно гэсэн. Уг нь ингээд өмнө нь ингээд зарлахтай бол баах юм ирсэн шүү дээ. 5 шарын Green Group-ийн Одоо яг тэр бичлэгийг манайхаа үзүүлээрээ. Greenix Channel те 1000 дугаарны баяраар уусцгаая. Тий гадаа мадаа гэл баах юм ирсэн. Тэгээ сая энэ дуулан дээр тарсан чи өөрчлөгдсөн гэсэн шүү дээ. Тэгээд одоо талбай дээр. Гэтэ яг талбай нь орог хүн болгонд амрах л төө. Яг хаана гэдгийг мэддэг болохоор. Саяс Greenix сахын дугууны түүхийг сонсон ч одоо багада дугуй бэлгэнд авч исэн гэж хэлж штэ манайхаа. Тэгэхээр та нар бас дугуй бэлгэнд авах боломжтой болсон шүү. Green Group компани маань одоо дугуй та нарт 1000 дугуйн баяраар одоо эхний 222 дугуйг 10 сарын 5-ны өдөр бэлгэлэхээр болсон шүү. Арай тийм байр Энэ ихтэй бүр ялаа юм уу? Юу юм? Хөөе тэг чи нэг яаж оролцох юм бэ? За энэ хүн 1000 дугуйн баярт оролцохыг хүсэх юм бол их бүртгүүлэх хэрэгтэй. Яаж бүртгүүлэх гэхээр өмнө нь бол зөвхөн нөгөө Green Group-ийн төв офс болон Central Tower-ын 5 дахь хүрт байсан бол одоо онлайнаар бас бүртгэл хийж байгаа юм байлээ. Онлайнаар гэдэг нь одоо бидний ээж мэж аав маа бүгд хэрэгэлдэг. Одоо би ч гэсэн хэрэгэлдэг. Нөгөө e-баримт гэдэг аппликейшн руу ороод Green Group-ийн 50,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт гэсэн e-баримтаа одоо бүртгүүл уншуулад бүртгэлийнхаа скриншотыг хийгээд бас давхар e-баримтынхаа зургийг давчаад бас сайн тэгээ бүтээгдэхүүнийхээ уутыг тэр 10 сарын 5-ны өдөр авчирсан л байхад тэгээ ер нь бол энэ хүү 1000 дугуйн баярт оролцоод ихний 222 дугуйн ядлагчтай нэг болох боломжтой. Тэгээд энэ өдөр маань ерөөсөө тийм аддан энэ төр шалгаруулах өдөр бол биш. Зүгээр та нар шууд дуу өгөх гэж байгаа байхгүй 10 сарын 5-ны өдөр жоохон хүүтэн болсон байж магадгүй. Тэгэхээр манайхан гоё дулаан авцсан өмсөд хүрээ дээрээ бид хоёроос дулаан авцсан өмссөн тийм ингээд хүмүүстэй дуугаа өгөх гээд ингээд бэлтгэсэн байж. Бид хоёр бас дуугаа унаад очно 10 сарын 5-ны өдөр. Гэтэ зүгээр ингээд ямар нэг юм бүртгүүлээгүй e-баримт нөө худалдаж аваагүй хүмүүс бол зүгээр ирээл ингээд өдөр оролцоод одоо болох юмнуудыг нь үзээд тийм нэг бүнээр байх юм байна. Харин яг дуугаа яг үнэхээр хожио одоо ингээд магадлаа ихсгийа гэх юм бол худалдаж авах юм байна. Одоо Green Group-ийн бүтээгдэхүүнүүдийг тийм айгүй том тийм баяр болж байгаа гэх юм уу? За тэр тэгээд очингууд янз янз юм болж байгаа хөө тэгээд талбай дээр одоо болохоор болсон болохоор одоо тэр өдөр бас айгүй олон дуучид мөн ирэх юм лээ. Хажуугаар нь гоё дуучид мочид гоёлах юм шиг. За тэгээд 10 сарын 5-ны өдөр 1000 дугуйн баяраар уулзцгаая найзуудаа. За тэгээд айгүй хөдөн болцсон байгаа болохоор бүгдээрээ гоё дулаан хуцалж ирээрээ. Тэгээд тухайн өдөр айгүй гоё өдөр болох гэж найдаж байгаа. Одоо би бол нэлээд одоо хүлээж байгаа чухал өдрийн нэг болчоод байна. Тэгээд одоо ингээд календар юугаар хараад. Одоо ч нэлээд төгчлөөдөө нэг үе бодоход. Айгүй гинтийн влог хийчихлээ. Тэгээд энэ удаагийнхаа влог гинэ. Гинтийн бичлэг хийчихлээ. Өнөөдрийн бичлэг үзсэн бүгд баярлалаа. Тэгээд 10 сарын 5-ны өдөр уулзъя. Уулзцгаа. За одоо гоё төгсгөл гоё дрон ингээд дээш нисээд энэ бичлэг маань гоё төгснөө танарт гоё дүрс үзүүлье. What's that? Brother. Baby, do you know that's what? Brother. Ингээд guys хамгийн алдартай 4 ютуберыг өнөөдөр үзлээ. Тэгээд бичлэг таалагдсан бол юу дарах вэ гэхээр лайк, share, subscribe хонгоо дараарай. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн бичлэг үрдэл түр баяртай.